За өнөөдрийн бичлэг дээр гарц номыг танилцуулах болно. Гарц ном нь санхүүгийн хувийн хөгжлийн ном байгаа. Тэгээд ихэвчлэн ер нь санхүүгийн хувийн хөгжлийн номыг уншаад үзэх юм бол дандаа санхүүгийн эрхчлөлөнд хүрээ гэж хэлдэг шүү дээ. Гэхдээ энэ ном дээр бол санхүүгийн бие даасан байдалд хүр гэж хэлдэг. За санхүүгийн бие даасан байдал болон санхүүгийн эрхчлөөний ялгаа нь юу юм бэ гэдгийг болохоор Бодо Шоприйн бичсэн Мөн гэсэн ном дээр маш сайн тодорхойлж хэлсэн байдаг. За энэ номон дээр бол хэлэхдээ санхүүгийн эрхчлөөнд хүрэхийн тулд 3 шат байдаг. Энэ 3 шатыг яг дараалалаар нь дамжиж гарч ижил та санхүүгийн эрхчлөөнд хүрэх боломжтой гэж хэлдэг. За энэ 3 шат нь ямар шат вэ гэхээр нэгдүгээр шат нь болохоор санхүүгийн аюулгүй байдал. Нэгдүгээр шат. Санхүүгийн аюулгүй байдал гэдэг нь юу вэ гэхээр таны сарын зардал чинь хэд вэ? За сарын зардал магадгүй 2 сая гэж бодчих л да тий. Тэгвэл таны сарын зардал чинь 2 сая гэж бодох юм бол танд ойролцоогоор 3 сараас 6 сарын зардал чинь бэлтнээр танд заавал байж ах хэвээр. Энэ бол санхүүгийн аюулгүй байдал. Та гинт ажилласаа халагдах ч юм уу те гинт ямар нэгэн асуудал үүсгэхэд танд 3 сараас 6 сарын хугацаанд амьдрах мөнгө танд бэлтнээр байж ах хэвээр. Энэ бол санхүүгийн аюулгүй байдал буюу нэгдүгээр шат гэдэг. За үүний дараа болохоор санхүүгийн бие даасан байдлын талаар ярьдаг. За энэ санхүүгийн бие даасан байдал гэдэг нь юу вэ гэхээр таны сарын зардал чинь 2 сая гэж үзэх юм бол та ямар ч ажил хийхгүйгээр 2 сая төгрөг танд пассив орлого буюу одоо идэвхгүйгээр та ажил хийхгүйсэн ч гэсэн таны сарын зардал 2 сая гэж бодоход 2 сая төгрөг та ажил хийхгүйсэн ч гэсэн танд байнга орж ирдэг байх юм бол та санхүүгийн бие даасан байдалд хүрчлээ гэсэн. За үүний дараа болохоор санхүүгийн эрхчлөө буюу одоо хүссэн хэмжээгээр юугаач хэрэгэлсэн хамаагүй бүх мөнгө нь ер нь ингээ хязгааргүй эрхчлөөнд хүрчлээ гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ Бодо Шоприйн ном дээр болохоор хүмүүс залуу хүмүүс ихэвчлэн шууд санхүүгийн эрхчлөөнд хүрнэ гэж зориод идэг. Гэхдээ санхүүгийн эрхчлөө гэдгийн өмнө нь санхүүгийн аюулгүй байдал. За түүний дараа санхүүгийн бие даасан байдалд хүрчлээ. Хүссэн бүх зүйлийг авч чадахгүй ч гэсэн яг зүгээр хэвийн амьдрахад танд 2 сая төгрөгийг зарцуулагддаг бол энэ 2 сая төгрөг танд ажил хийхгүй байсан ч гэсэн орж ирдэг болчих юм бол та санхүүгийн бие даасан байдалд хүрчиж байгаа. Санхүүгийн бие даасан байдалд хүрчнэ гэдэг чинь та цаг хугацааны эрхчлөөд хүрчлээ гэсэн үг. Цаг хугацаагаар эрхчлөөд ажил хийхгүйсэн ч болох болчлаа шүү дээ. Тэгээд санхүүгийн бие даасан байдалд хүрчихсэн бол та 3 дугаар шат буюу санхүүгийн эрхчлөөлөө зорих хэрэгтэй гэж энэ ном дээр тайлбарладаг. Яагаад гэвэл санхүүгийн эрхчлөөнд хүрэхэд ч одоо маш олон бизнес хийсэн ч гэсэн бүх бизнес амжилттай болохгүй дампуурч тохиолдол гарна шүү дээ тий. За гэхдээ 2 сая төгрөг буюу таны сарын зардал чинь пассиваар орж ирдэг. Ажил хийхгүйсэн ч гэсэн 2 сая төгрөг орж ирдэг болохоор та үргэлжлүүлэн санхүүгийн эрхчлөөнийхөө төлөө ажиллаж оролдож үзэх боломжтой тул хамгийн түрүүнд 2 дугаар шат буюу санхүүгийн бие даасан байдалд хүрснийхаа дараа санхүүгийн эрхчлөөлөө зорих хэрэгтэй шүү гэж энэ ном дээр хэлдэг. За тэгвэл энэ Exit гэдэг номон дээр болохоор санхүүгийн бие даасан байдалд хүрэхийн тулд яах ёстой вэ? Таны сарын зардал чинь 2 сая гэж үзэх юм бол тэр 2 сая төгрөгийг та ажил хийхгүйгээр олддог болохын тулд тийм системийг бүтээхийн тулд яах ёстой вэ гэдгийг гарц номон дээр хэлж өгсөн байдаг. Энэ номын нэр нь болохоор гарц гэсэн нэртэй. Гарц буюу гархаалга гэсэн нэртэй. Яагаад ийм нэртэй вэ гэхээр ер нь бол одоо санхүүгийн номон дээр цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа амьдралыг хулганы харахны тойрогны амьдрал гэж хэлэгдэж штэ тий. Хулганы харах чинь юм тойрогн дотор ороод хулганы зам дотор гүүгэлэдэг. Өөрөө маш хурдан гүйж байгаа ч гэсэн нөгөө зам нь бол ингээд доороо эргээд идэг учраас урагшаа ахтгүй тэсэрний байн гүүгээд идэггүй. Ажлаасаа гарчий гэхээр нөгөө тогтмол зардал байдаг учраас ажлаасаа гарч чаддгүй. Ийм амьдралыг хулганы хавхны амьдрал гэж санхүүгийн ном дээр нэрлэдэг тий. Тэгэхээр ийм одоо хулганы хавхны амьдралд орчихсон байгаа хүмүүс тэрнээсээ гарахын тулд яах ёстой вэ гэсэн аргыг зааж өгсөн. Тэгэхээр энэ номон дээр бол одоо дундаж юм уу эсвэл тэр хулганы хахнаас аль хэзээ гарцсан хүн илүү их мөнгө олохын тулд яах ёстой вэ гэдэг арга бараг байхгүй. Эсвэргээрээ та яг одоо цалингаас цалингийн хооронд байгаа болвол үүнээсээ та гарахын тулд яах ёстой вэ гэсэн аргыг зааж өгсөн гэсэн. Төвшин нь маш тодорхой. За тийм болооч тийм үү энэ номыг бол би маш их тэмдэглэгээ хийж уншсан байгаа. Ягаад гэхээр төвшөнд маань таарсан гэх юм уу да тий. Урд нь би бас ингээ санхүүгийн ном аягүй уншдаг байсан байхгүй. Тэгэл санхүүгийн ном дээр чинь хэлдэг шүү дээ тий. Ер нь бол хөшүүрэг ашиглах хэрэгтэй. Мөнгөө ажилуулаа, мөнгөөрөө мөнгө олох хэрэгтэй гэл айгүйх тэгж хэлдэг шүү дээ тий. Тэгсэн чинь миний хувьд болохоор яг энэ Бодо Шоприйн энэ номыг уншиж байгаад гинт толгойн дотор бүр Йонк гэж орж ирсэн юм нь хөшүүрэгт гэлэн би тэгээд хөшүүрэгдэх яаж сайн хөшүүрэг хийх вэ? Яаж мөнгөөрөө мөнгө олох вэ талаар уншаал байна. Гэхдээ яг бодит амьдрал дээр надад хөшүүрэг байхгүй юм байна штэ гэдгийг яг ойлгосон. Хөшүүргийн талаар уншаалаа. Надад хөшүүрэг нь байхгүй. Тэгсээрнээ би тэр хөшүүргийг яаж сайн ашиглах вэ гэдгийг мэнг уншлаа гэд ямар ч нэмэргүй штэ тий. Тэгээд яг энэ номыг уншиж агаад санхүү эрхчлэн өрхөнд бол 3 шат байд юм а гэдгийг ойлгосныхаа дараа болохоор би миний одоо хийх ёстой зүйл чинь би хөшүүрэгтэй болох ёстой юм байна. Тэрнээс биш хөшүүрэг яаж ажилуулах вэ аргыг би одоо сураад хэрэггүй юм байна. Хэрвээ надад хөшүүрэг байхгүй бол хөшүүрэг ажилуулах аргыг би мэддэг байгаад яах юм бэ? Хөшүүрэг олох нь одоо миний энэ шатанд тохирох юм байна гэж гинт амир толгойн дотор Йонк гэж орж ирсэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь энэ номон дээр болохоор энэ хөшүүрэг гэдэг зүйлийг болохоор гарааны мөнгө гэж тайлбарлаж илээ. Яг одоо ингээл одоо санхүү эрхчлөөнд хөрөнгө ингээл явж байгаа ч гэсэн хэрвээ танд гарааны мөнгө
эхлэх мөнгө байхгүй болвол та одоо тэр бизнес рүү ч юм уу үйл хөдлөх хөрөнгөлөө ч юм уу орох боломжгүй. Тийм учраас хамгийн түрүүнд гарааны мөнгөө цуглуулах хэрэгтэй гэж энэ ном дээр хэлж илээ. Эхний зүйл нь болохоор гарааны мөнгө. За гарааны мөнгийг бол энэ ном Солонгос зохиолчтой. Тэгээ Солонгос зохиолчийн хувьд бол ойролцоогоор 50-аас 100 саяын хооронд байхад үйл хөдлөх хөрөнгөний бизнес рүү ч юм уу өөр бизнес рүү ороход ерөнхийдөө тохиромжтой гарааны мөнгөө гэж тайлбарлаж илээ. Тэгэхээр яг Солонгос хүн Солонгос эдийн засгаараа тэгж бичсэн боловч Монгол дээр арай өөр байх боломжтой тий. Ямар тач гэхдээ хамгийн түрүүнд бизнес рүү ч юм уу үйл хөдлөх рүү ч юм уу орохын тулд танд гарааны мөнгө заавал байх хэрэгтэй шүү гэх. Тэгээ номын зохиолч маань болохоор өөрөө гарааны мөнгөө одоо шөнийн клубуд дуулж иж авсан юм билээ. Шөнийн клубуд шөнийн цагаар дуулах юм бол шөнийн ажил учраас арай илүү их мөнгө олдог. Гарааны мөнгөө цуглуулахдаа болохоор номын зохиолч маань 4 жилийн хугацаанд 120 сая төгрөгийг цуглуулдаг. Тэгээд гарааны 120 сая төгрөгтэйг яг нийгэм рүү гардаг. Тэгээд энэ ном дээр болохоор баяжих хугацаа 3 жил гэж тайлбарлаж илээ. Та яг гарааны мөнгө буюу одоо ойролцоогоор энэ ном дээр хэлж байгаагаар бол ойролцоогоор 50-аас 100 сая төгрөгийг та цуглуулчихсан бол түүнийг яг гарааны мөнгө болгоод ашиглаад тэр мөнгөө эргэлдүүлээд явхад ойролцоогоор 3 жилийн дотор та баян болох боломжтой. За гэхдээ 3 жилийн өмнө эхлээд гарааны мөнгөө цуглуулах хэрэгтэй шүү дээ. Тэгээ гарааны мөнгөө цуглуулж байхдаа та юу хийх ёстой вэ гэхээр мөнгөний талаар маш их суралцах хэрэгтэй гэсэн. Номын зохиолч маань өөрөө ч гэсэн ер нь бол одоо мөнгө, санхүү, хувьцаа, бонд, үйл хөдлөх гэсэн өвгүүд орсон ном л тийм л гарчигтай ном байх юм бол баг бүгднийг уншсан гэж хэлж илээ. Тэгэхээр маш их ном уншсан, дээрэс нь эдийн засгийн сонин уншсан, бас баян хүмүүсийн тийм бизнес эрхэлдэг хүмүүсийн тийм цуглалт клуб рүү айгүйх явж исэн 4 жилийн хугацаанд тий. Тэгэхээр 4 жилийн турш зүгээр л одоо гарааны мөнгөтэй байлаа гээл зөвхөн шууд амжилтанд хүрч чадахгүй шүү дээ. Тэгэхээр гарааны мөнгөө цуглуулж авах явцдаа тэгээд суралцаж байсан. Тэгээд 4 жилийн турш гарааны мөнгөө цуглуулсныхаа дараа би баячхад бол 3 жилийг зарцуулсан. Тэгээд өөрөө бодлол одоо юм баян хүмүүст хичээл заадаг. Баян хүмүүст гэний баячхаг гэсэн хүмүүст хичээл заадаг. Тэгээд хичээл заасан хүмүүстэй ч гэсэн ер нь бол эхлээд гарааны мөнгө цуглуулахыг зааж өгдөг. Тэгээд гарааны мөнгөө цуглуулчих юм бол үнэхээр яг хүмүүс нь 3 жилийн дотор баяжаад исэн. Тэгэхээр энэ 3 жил гэдэг бол зөвхөн миний кейс биш, маш олон миний шавнырын кейсэн дээр батлагдсан тоо учраас та ч гэсэн гарааны мөнгөө цуглуулад тэгээд хэрхэн тэр мөнгөө эргэлдүүлэх аргыг сурчих юм бол 3 жилийн дотор та баян болох боломжтой гэж хэлж илээ. За дээрэс нь тэгэхээр хамгийн чухал энэ зүйл дээр нам дээр хэлж өгч байгаа зүйл нь гарааны мөнгө гэсэн үг шүү дээ, тий. За хоёр дахь зүйл нь болохоор сэтгэлийн хат гэдэг зүйлийг маш их чухалчилж хэлж илээ. Яагаад вэ гэхээр энэ номны нэр нь гарц гэсэн шүү дээ, тий. Одоо харахны, хулганы харахны энэ амьдралаасаа гарах гарц гэсэн. Тэгээд энэ ном дээр хэлэхдээ гарц бол үргэлж нээлттэй байдаг. Хаалга бол үргэлж нээлттэй байгаа. Гарц үргэлж нээлттэй байдаг. За дээрэс нь тэр хаалгаар хэрхэн гарах вэ гэдэг арга ч гэсэн үргэлж бүх хүмүүст нээлттэй байгаа. Амжилтанд хүрсэн хүмүүс өөрсдийнхөө түүхийг нуулгүй ярьж ийн. За дээрэс нь ном дээр ч гэсэн өөрийнхөө ноу хау бүгдийг хилээд өгсөн байна. Ер нь бол бүх мэдээлэл нээлттэй байна. Дээрэс нь хаалга ч гэсэн нээлттэй байна. За гэхдээ тэр хаалгаар гарахын тулд маш их танд сахилга бат буюу сэтгэлийн хат хэрэг болно. Яагаад гэхээр тэр хаалга нээлттэй байгаа. Дээрэс нь тэр хаалгаар гарах арга нь ч гэсэн хилээд өгчихсэн. Гэхдээ тэр хаалгаар гарахын тулд маш их сэтгэлийн хаттай хүн л гарна. Жишээ нь энэ хүн бол тэр хаалгаар гарахын тулд 7 жилийг зарцуулсан байна шүү дээ, тий. 4 жил өөрхөн гарааны мөнгийг цуглуулсан, 3 жилийн турш тэр гарааны мөнгөө ажилуулж бүр их одоо мөнгө олсон. Тэгэхээр нийтдээ бол 7 жилийг зарцуулсан. Хэрвээ танд гарааны мөнгө бэлэн байгаа бол та 3 жилийг зарцуулахад болно гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр хаалга бол нээлттэй байгаа. Гэхдээ тэр хаалгаар гарахын тулд эхлээд гарааны мөнгөө цуглуулсан, дээрэс нь гарааны мөнгөө яаж эргэлдүүлэх вэ гэдэг аргад суралцсан. Тэр аргад суралцаад явж байгаа нь бол тэр хаалгаар алхаж гарч байгаа гэсэн үг ээ. Хаалга бол үргэлж нээлттэй байдаг. Гэхдээ тэр нээлттэй байгаа гарах арга нь бэлэн байгаа ч гэсэн тэрүүгээр та өөрөө алхаж өөрөө үйлдэл хийж гарах болно. Үйлдэл хийхгүйгээр та тэр хаалгаар гарах боломжгүй гэж хэлж илээ. Тэгэхээр нэгдүгээр зүйл бол маш чухал нь гарааны мөнгө. Хоёр дахь нь болохоор сэтгэлийн хат, мөн сахилга бат. Яагаад гэвэл та өөрөө тэр хаалгаар алхаад гарах ёстой. Хинч таныг өргөө тэр хаалгаар гарахгүй гэдгийг бас аюул сайн ойлгуулж өгч илээ. За дээрэс нь 3 дахь зүйл нь энэ ном дээр маш чухалчилж хэлж байгаа нь болохоор мөнгөний талаар суралцах хэрэгтэй. Өөрөө бол зохиолч маань бол мөнгөний талаар огт мэддэггүй байхдаа хамгийн анх одоо эдийн засгийн сонин авч уншсан гэдэг. Тэгээ эдийн засгийн сонин авч уншихад бол эдийн засгийн ер нь таньж мэдэхгүй нэр томьёоноор маш их байсан ч гэсэн унших тусам бол тэрийг ингээ баг зэргийн ойлгодог болсон. Дээрэс нь санхүү түрүүн хэлсэнчлэнтэй санхүү мөнгө одоо юу байдیں۔ Хувьцаа, бонд, үйл хөдлөх гэсэн үг орсон л ах юм бол тийм номныг бүгднийг уншиж ийсэн. Тийм учраас 3 дахь сайн хэлж байгаа зүйл нь болохоор та яг ингэж мөнгөөрөө мөнгө олохыг хүсээд үнэхээр санхүүгийн эрхчлөө санхүүгийн бие даасан байдал руу хүрэхийг хүсэж байгаа бол мөнгөний талаар маш сайн суралцах хэрэгтэй. Яг мөнгө гэж юу юм бэ? Санхүү эдийн засаг ер нь яаж эргэлддэг юм бэ гэдгийг микро макро түвшинд бүгднийг сайн сурах хэрэгтэй гэсэн байлээ. За энэ дээрэс нь энэ ном дээр 4 дахь маш сайн хэлж өгсөн зүйл нь санхүүгийн бие даасан байдал хүрэхийг өөрийнхөө зорилгыг болгох хэрэгтэй.
Тэгэхээр түрүүний нэг бичлэгийн ихэнд ярьжсэн санхүүгийн бие даасан байдал болон санхүүгийн эрхчлөлийн хоорондоо ялгаатай гэсэн шүү дээ. Санхүүгийн эрхчлөө бол хязгааргүй их мөнгөтэй хүссэн бүхний хийж чадах зүйлийг бол санхүүгийн эрхчлөө гэж хэлдэг. Санхүүгийн бие даасан байдал гэдэг нь хинээс ч хамааралгүйгээр ямар ч ажил хийхгүйгээр таны сарын зардал чинь тогтмол танд орж ирж идэг. Та 2 саяын зардалтай бол 2 сая төгрөг бол та ажил хийхгүйсэн гэсэн байнга орж ирж идэг. Ийм байдлыг бол санхүүгийн бие даасан байдал гэсэн шүү дээ. Тэгээд номын зохиолч маань хамгийн түрүүнд та санхүүгийн бие даасан байдалд хүрэхийг зорилгоо болохоор гэсэн мэлээ. За энэ номон дээр бол өвөл хөдлөх хөрөнгөийг санал болгож илээ. Ямар нэг одоо лангуу худалдаж аваад ч юм уу, дэлгүүр худалдаж аваад ч юм эсвэл нэг байр худалдаж аваад тэрийгэ түрээслүүлэх нь бол илүү найдвартай арга гэж энэ ном дээр бол одоо юуг үйл хөдлөх хөрөнгийг санал болгож илээ. Гэхдээ үйл хөдлөх хөрөнгөч байж болно, өөр юу ч байж болно. Тэгээ хамгийн гол нь та өөрөө ажил хийхгүйгээр таны сарын зардал чинь байнга тань тогтмол орж ирдэг энэ санхүүгийн бие даасан байдалд хүрэхийг зорилгоо болгоороо. Яагаад вэ гэхээр хүн чинь өөрөө нэг сэтгэл хөдлөлийн амт шүү дээ, тий? Ямар нэг хэцүү зүйл тохиолдох юм бол сэтгэлээрээ буруу шийдвэрүүд гаргачих гад байдаг. Тийм учраас та санхүүгийн эрхчлөөнд хүрэхийг зорж байгаа бол эхлээд санхүүгийн бие даасан байдалд хүрнэ. Тэгээд санхүүгийн бие даасан байдалд хүрээд та дараа нь өөр бизнес рүү ороход тэр бизнес чинь хэрвээ амжилтгүй болсон ч гэсэн танд сарын зардал чинь байнга орж ирж байгаа учраас та шантралгүйгээр дахиад өөр бизнес рүү орж болно. За дээрэс нь ямар нэгэн зээл аваад хийчих юм бол зээлээ төлөх дарамтаасаа болоод хүн бизнесээ илүү хөгжүүлж чаддаггүй одоо бизнесээ хөгжүүлэхдээ анхаалаа төвлөрүүлэх хэрэгтэй байтал нөгөө зээл нь ингээд орж ирээд идэг, хүн орж ирээд идэг. Тэрнээсээ болоод зээлийн дарамтаас болоод бас бизнесээ бүрэн анхаалаа төвлөрүүлж чаддаггүй учраас хамгийн түрүүнд таны нэгдүгээр зорилго чинь санхүүгийн бие даасан байдалд хүрэх шүү. За 6 дахь энэ ном дээр чухалчилж хэлсэн зүйл нь болохоор хүрээлэл. За хүрээлэл гэдгийг бол баг бүхэл ном дээр хүрээллийг хамгийн сайн чухалчилж хэлж өгдөө шүү дээ, тий? Яагаад гэвэл хүн угаасаа шийдвэр гаргахдаа хамгийн ойрхон хүмүүс юу гэж хэлж байна гэдгээр шийдвэр гаргаж яадаг. За дээрэс нь ойрхон хүн амжилтанд хүрэх юм бол хүн бол өөрийгөө амжилтанд хүрнэ гэж итгэдэг. Ойрхон хүмүүс бүтлгүүтэйдэх юм бол хүн өөрийгөө амжилтанд хүрч чадна гэдэгтээ итгэхээ болчихдог. Тийм талтай байдаг. Тийм учраас хүрээлэл маш чухал шүү. Ялангуяа та одоо амжилтанд хүрэхийг хүсэж байгаа, санхүү эрхчлөнд хүрэхийг хүсэж байгаа бол хизээж бүтлгүүцсэн хүний үгийг сонсож болохгүй. Тэр бүтлгүүцсэн хүмүүс танд юу хэлэх вэ гэхээр зүгээр яаж бүтлгүүцсэнийг хэлнэ. Бүтлгүүтэх аргыг л хэлж өгнө. Тэгэхээр тэр хүний хэлсэн үгийг нь давтах юм бол та бүтлгүүтнэ гэсэн үг шүү дээ. Тийм учраас энэ номон дээр одоо бид нэр яг ингээд санхүүгийн эрхчлөлөө рүү зорж байгаа, санхүүгийн бие даасан байдал руу орж байгаа. Яг одоо бүр хулганы хархан дотор байгаа бол үүнээсээ гарахын тулд үүнээс аль хэзээ гарчсан хүний үгийг сонсох хэрэгтэй. Гарчсан хүн танд гарах аргыг зааж өгнө гэхээс өөрөө гарч чадаагүй хүн танд гарах аргыг хизээч зааж өгөхгүй. Тийм учраас гарц буюу тэр нэг хулганы хархныхаа амьдралаас гарахын тулд амжилтанд хүрсэн хүний үгийг сонсох хэрэгтэй. Хэрвээ таны ойр хавьд амжилтанд хүрсэн хүн байгаа бол ном уншихаас илүү тэр хүмүүсийн шууд сонсох нь илүү дүтцэн байх болно. Гэхдээ хүн болгонд нэг амжилтанд хүрсэн хүмүүстэй уулзаад байх завшин олддоггүй учраас тийм болвол ном унших хэрэгтэй гэдэг номын зохиолч гэсэн өөрөө амжилтанд хүрсэн хүмүүстэй шууд уулзах боломжгүй байсан болохоор маш их номыг өөрөө уншиж байсан гэж хэлж өгч илээ. За дээрэс нь энэ ном дээр дахин нэг чухалчилсан 7 дахь зүйл нь юу вэ гэхээр төр зурал хичээгээрээ, төр зурал тухгүй байдал, төр зурал зовлонтой үеийг даваарай гэж хэлээ. Яагаад гэхээр тэр хаалга нээлттэй байгаа, хаалгаар гарах арга ч гэсэн бүгдээрээ байгаа ч гэсэн тэр хаалгаар гарахын тулд маш их сахилга бат хэрэгтэй гэдгийгсэн шүү дээ, тий. За дээрэс нь гарах аргын талаар болохоор гарах арга нээлттэй байгаа. Бүх ном зохиол дээр ч юм амжилтанд хүрсэн хүмүүс өөрсдөө ингэх хэрэгтэй гэдгийг нь аргыг нь заагаад өгсөн гэдэг. За гэхдээ энэ аргыг нь уншаад амжилтанд хүрсэн байдаг, уншсан ч гэсэн амжилтанд хүрээгүй хүн байдаг. Тэрний ялгаа нь юу вэ гэсэн чинь энэ ном дээр болохоор бат итгэл гэж танилцуулж илээ. Бат итгэл. Зарим хүмүүс ном уншаад амжилтанд хүрсэн хүний түүхийг судлаад тэгээд амжилтанд хүрсэн хүмүүс бол яадаг вэ гэхээр энэ түүхийг уншаад энэ түүхэн дээр гарч байгаа зүйл бол бүгд үнэн. Энэ хүн амжилтанд хүрсэн юм чинь энэ хүний хэлж байгааг үнэн. Тийм учраас энэ хүний зөвлөгөөний дагуу би хэрэгжүүлэх юм бол би амжилтанд хүрнэ гэсэн бат итгэлтэй хүмүүс л амжилтанд хүрдэг гэж хэлээ. Яагаад гэхээр тэрэнд нь итгээд үйлдэж чинь тий. Харин эсвэргээрээ тэр хэлж байгаа үгэнд нь эргэлзээд байх юм бол ном дээр гарч байгаа агуулгыг уншсан ч гэсэн за энэ хүн чи арай онцгой байсан юм шүү. Энэ хүн чи арай ухаантай байсан юм шүү гэх мэтчлэнгээр надаас өөр болохоор л энэ хүн амжилтанд хүрээд байгаа юм шүү гэх мэтчлэнгээр ном дээр гарч байгаа агуулгад эргэлздэг хүмүүс бол ерөөсөө амжилтанд хүрдэггүй. Тэгэхээр гарах хаалга бол үргэлж нээлттэй байдаг. Дээрэс нь гарах арга хүн болгонд нээлттэй байдаг ч гэсэн тэр гарах аргыг уншаад хэрэгжүүлдэг хүмүүс нь ховор. Хэрэгжүүлдэхгүй байгаа шалтгаан нь бол эргэлзээ юм а. Харин эргэлзэхгүй тань бат итгэл байх юм бол тэр хаалгаар гарч чадна гэсэн байдаг. Төрхөн хугацаанд зовоорой, төрхөн хугацаанд төвчээрэй гэсэн шүү дээ. Тэр нь болохоор одоо энэ хүн бол гарааны мөнгөө цуглуулахын тулд 4 жилийг зарцуулсан. За тэгээ гарааны мөнгөө цуглуулсан бол тэр гарааны мөнгөө эргэлдүүлээд баяжчихын тулд ерөн санхүүгийн бие даасан байдал хүрэхин тулд 3 жилийг зарцуулсан гэсэн шүү дээ. Тэгэхээр ингээд бодохоор юу вэ 4 жил, юу вэ 3 жил гэж бодогдож магадгүй ч гэсэн энэ ном дээр бол цаг хугацаа маш хурдан өнгөрдөг. Нэг компанид ажилд ороод л нэг мэтгэл 10 жил болчихсон байдаг шүү дээ. Тийм учраас цаг хугацаа маш хурдан өнгөрдөг. За дээрэс нь энэ ном дээр нэрээ нэг бас гоё хэлсэн шин санаа болохоор тийм байсан. Одоо шууд санхүүгийн эрхчлөнд ер нь бол ингээд их номон дээр дандаа тэгж хэлдэг шүү дээ.
ажил хийх бол дэмий, ажил хийхэд хизээч цалингаараа баяжсан хүмүүс байдгүй гэдэг. За гэхдээ энэ ном дээр бол нэлийн бодит зүйлийг зөвлөдөг учраас тэгж хэлжлээ шууд ажилласаа гарахыг бол зөвлөхгүй лээ. Яагаад гэхээр ажил хийж авах явцдаа гарааны мөнгөө цуглуулах хэрэгтэй. За дээрэс нь ажил хийхийн дахин нэг давуу тал нь юу вэ гэхээр зээл авах боломжтой байдаг. Цалингийн зээл ч юм уу тий авах боломжтой байдаг учраас та гарааны мөнгөө нэлээд сайн цуглуулад гарааны мөнгөө цуглуулад дээрэс нь энэ гарааны мөнгөө яаж эргэлдүүлэх вэ талаар суралцаад явж идэл маш гоё боломж гарах юм бол та зээл авах боломжтой байна. Харин ажил хийдэг хүмүүс бол зээл авах боломжгүй байдаг шүү дээ. Тийм учраас ажилласаа гарах гэж яаралгүйгээр та өөрийнхөө нөгөө санхүүгийн бие даасан байдалд хүрэх буюу сарын одоо 2 саяын зардалтай бол 2 сая чинь төгрөг чинь танд пассиваар орж ирдэг хүртлээр та ажилласаа гарч болохгүй шүү гэж хэлээ. Тэгэхээр ер нь бол одоо нэлийн бодиттой зөвлөгөөнүүдийг өгөхдөг нь бол нэлийн таалагдсан. Энэ саятан болох хурдны зам гэдээ бас аюу гой ном байдаг. Энэ саятан болох хурдны зам дээр болохоор энэ зүйлийг юу гэж тайлбарладаг вэ? Энэ хэсэг хугацаанд зовхыг болохоор ингэж тайлбарладаг. Ихэнх хүмүүс ер нь бол ихэнх хүмүүс өөрөө 2 хоногийг олж авахын тулд өөрхөн 5 хоногийг өгч идэг гинэ амьдралынхаа турш. Хагас бүтэн сан гэсэн амралтын 2 өдрийг олж авахын тулд 5 хоногоо өгч идэг. Тэгээд энэ саятан болох хурдны зам дээр бол энэ бол маш ашиггүй наймаа гэсэн байдаг. Харин номын зохиолч өөрөө яасан бэ гэхээр энэ ном дээр бичснээр өөрийнхөө амьдралын 4 жилийг зарцуулаад би өөрийнхөө 40-50 жилийг олж авсан. 4 жилдээ бол би баг ямар ч амралтын өдргүйгээр ажилдаа төвлөрч ажилладаг байсан. Тэгээд 4 жил би өөрийнхөө бизнесийг босгохдоо төвлөрч ажиллаж байгаад би үлдсэн амьдралынхаа 40-50 жилдээ хэрэглээд барахгүй их мөнгийг олдог системийг бүтээсэн. Тийм учраас одоо 2 хоногийг олж авахын тулд 5 хоногоо зараад илгүү 4 жилийг тэрэн зүйлдээ зориулаарай гэсэн байдаг. Тэгэхээр энэ ном дээр ч гэсэн хэсэг хугацаанд зовсноор урт хугацаанд та амар амгалан амьдрах боломжийг олж авах болно. Тийм учраас хэсэг хугацаанд төвлөрөх хэрэгтэй, хэсэг хугацаанд төвлөрөхдөө ажлаас гарна гэж үзэлгүйгээр ажиллаж байхдаа та одоо ажиллаж байхдаа гарааны мөнгөө цуглуулаад дээрээс зээл авах боломжтой гэж тэгсэн байдаг. Харин саятан болох хурдны зам дээр бол шууд ажил хийлгүүгээр шууд ажилласаа гараад гэхдээ ажилласаа гарахдаа бизнес дээрээ шууд төвлөрөөд бизнесээ бүр босгохын тулд 4-5 жилиг бүр тэр мөнгнөөс орлого олохгүйгээр одоо бизнес хийгээл ашиг олоод эхлэнгүүтээ шууд тэрийг өөрөх биш тэрийг буцаагаад нөгөө бизнестэй хөрөнгө оруулаад яваадах юм бол 4-5 жилийн дараа гэхэд тэр бизнес чи хөл дээрээ босоод та 40-50 жилийн турш идээд барахгүй хөрөнгийг цуглуулах боломжтой гэсэн бэлээ. Тэгэхээр энэ хоёрын жоохон арга хэрэгсэл нь санаа нь өөрчгсөн. Цаад хэлж байгаа санаа нь бол эхлээд та тэр санхүүгийн бие даасан байдалд хүрэхийн тулд хэсэг хугацаанд заавал зовж төвлөрөх ёстой шүү гэдэг арга нь бол давхцажсэн болохоор хооронд нь холиод танилцуулчлаа. За тэгээд ер нь бол энэ номн дээр яг та одоо санхүүгийн тэр одоо хулганы харах гэж хэлэгддэг тэр зам дээр байгаа бол түүнээсээ нэг шат ахихийн тулд яах ёстой вэ гэдэг аргыг танилцуулж өгдөг. Тэрнээс биш санхүүгийн эрхчлөөнд хүрэхийн тулд одоо шууд ажиллаа хийж баяждаггүй юм. Тийм учраас ажиллаа хаяад санхүүгийн эрхчлөө рүү ор гэсэн тийм арай хис үр гэж хэлэх нь цаашаа чинь тийм ээ тэр ч угаасаа бодит амьдрал дээр хүмүүс тэр аргыг хэрэглээд баян болоод байгаа учраас хис үр арга гэж хэлэхэд тохиромжгүй. За гэхдээ арай илүү бодиттой гэх юм уу да тий арай илүү олон хүмүүс амьдрал дээр хэрэгжүүлэх боломжтой аргуудыг энэ ном дээр танилцуулсан нэмгийн хэрнээ маш чухал ном байлээ. За гэхдээ энэ номны бас нэг гоё таалагдсан зүйл нь гэх юм бол айгүй гоё энгийн үгээр бичсэн. Ерөөсөө одоо тэр эрдэмтний хэлсэнчлэн тэр онлын дагуу гэсэн хис зүр аюу тийм хэцүү зүйлсүүдийг яриаггүй зүгээр яг амьдралынхаа өөрийнхөө бодит туршлагыг бичсэн тий би гарааныхаа мөнгөийг цуглуулахдаа каракед шөнийн ажил чинь шөнийн каракед дуулдаг хүмүүсийн шөнийн клуб гэсэн каракеш шөнийн клуб нөгөө дуулдаг хүмүүсийн арт талд нь гитар тоглолдог байсан гэлөө тий тийм ажил 4 жилийн турш хийж аваад би гарааны мөнгөө олсон гэхдээ 4 жил зөвхөн мөнгө цуглуулаагүй 4 жил мөнгө цуглуулж авах явцдаа мөнгөний талаар маш их суралцж байсан гэх мэтчлэнгээр яг бодит зүйлсүүдийг зөвлөсөн болохоор маш их таалагдсан ном байлаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя.